Хамгийн 2001 онд тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баталж байсан. За энэ үед иргэд аж ахуйн нэгжүүд 1600 зөвшөөрлийг аль нэг байгууллагын ажилчдаас гуйдаж арай их авдаг байсан. За ингээд төрийн албаны хүн сурталыг арилгах зорилгоор зөвшөөрлийн тухай хуульд одоогоос 3 жилийн өмнө буюу 2023 онд өөрчлөлт оруулж за нийтдээ 1600 орчим байсан зөвшөөрлийг 370 болгож одоо бууруулсан байдаг. За тухайн үед хууль санаачлагчдын зүгээс зөвшөөрөл авах тоог 4 дахин буурууллаа гэсэн ч яг бодит байдал дээр хүнд сурталын цаас цөөрөөгүй. За гэвч албаар хүн суртал үүсгэж авилга нэхээс сууждаг төрийн албаны дунд шатныхнаас болж хуулийн шинжилэл бүтлгүүцсэн гэж хэлж болохоор байгаа юм а. За тэд хуулиас давсан журам баталж аж ахуйн нэгжүүдийг дарамтлах арга төвгүйхэн олсон нь үеийн тоглолт байсан. За зөвшөөрлийн тоо багассан ч бүртгэл, мэдээлэл, гэрчилгээ, сертификат, магадлалын итгэмжлэл гэх мэт зөвшөөрөлтөд дүйцхүйц бичих баримтуудыг за төрийн дунд шатныхан өөрсдөө зохиож за нэг ясандаа үгээр тоглолт хийсэн байла. За тухайлбал хуульд зөвшөөрөл шаардахгүй эрүүл ажиллагаа явуулж болно гэд заачсан байхад хотын удирдлагууд бүртгэж авна гэх нэрээр 151 журмыг гаргачихсан. За энэ нэргээд бизнес эрхлэгчдэд хүн суртал дарамтыг бий болгож байгаа талаар за учрал жилийн өмнө засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа хэлж засахыг шаардаж байсан юм а. За хүнсний зах байгуулах, худалдааны төв байгуулах, их дэлгүүр байгуулах, агуулгах дэлгүүр байгуулах, супермаркет, мини маркет, мухлаг, хоол үйлчилгээний чиглэлээр ресторан, бар, караоке, кофе, цайны газар, ахуй үйлчилгээний чиглэлээр өсчин гоо засал, гутал засвар, хувцас захиалга, чирэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээний чиглэлээр фитнес, усан байсын, боулинг, бильярд гэдэг юм. Энэ зөвшөөрлийн хуулийг анх гаргаж байхад юу гэж ярьж ирсэн бэ гэхээр энэ бол зөвшөөрлгүй үйлчилгээ явуулж болох үйлчилгээнүүд мөө. Тийм учраас зөвшөөрөл огт битгий аваа. Үйлчилгээгээ чөлөөтэй эрхэл гэсэн чинь нийслэл өөрсдөө 151 орчим ийм журам гаргасан. Тэгээд дотроо энэ бүртгүүлийг заавал хийлгээгээд ингээд захиргааны хэм хэмжээ тогтооцсон. Тэгэхээр бид өнөөдөр энэ асуудлыг ярих цаг ирсэн. Тэгэхээр би өнөөдөр маш тодорхой үүрэг чиглэлүүд өгөх гээд байна. Энэ хууль зөрчиж гинүү гэж. Одоо нийслэлээс хүн байна. Тэгээ нийслэлийн бүгд байгаа. Тэгээ Үнэн Баттархын та нар байна. Та нар хуульч хүмүүс. Энэ хууль зөрчиж байгаа юм уу, зөрчихгүй байгаа юм? Зөвшөөрлийн хуулийн дээр тодорхой заачаад байхад та нар яагаад 145 үйл ажиллагааг бүртгэнэ гэж журмалчтэй. Тэг бүртгэл гэдэг чинь өнөөдөр зөвшөөрлөөс илүү хүн сурталт. Бүрдэхгүй бол үйлчилгээ явуулж болохгүй л гэсэн үг шүү дээ. Нэгэсэндээ зөвшөөрөл гэдэг нэрийг өөрөөр л нэрлэлцэн. Бүртгэл гэд нэрлэлцэн. За албан тоо мэдээллээр 370 болгож цөөрүүлсэн зөвшөөрлийн тоог шинжилэн баталж за хууль нь хэрэгжиж хэлсэн байдаг. За гэтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд эдгээр 370 болгож цөөрүүлсэн зөвшөөрлийн тоо дахин 20-оор нэмэгдсэн байна. Өмнөх парламентын үед батлагдсан зөвшөөрлийн тухай хуулиас хойш 16 зөвшөөрөл нэмэгджээ. Ингээд 381 зөвшөөрлийг бизнес эрхлэгчид худлаа 8 эрхлэхийн тулд олон шат дамжлага дамжиж цаг хугацаа эд хөрөнгөө гарцсаар байна. За тухайлбал нэг эмийн санийхын тулд 138 шат дамжлагыг дамждаг. Энэ хугацаанд 15 бичиг баримтыг бүрдүүлж хэн нэгэн дарга байцаагч үүдийг сахидаг. Ингээд арайхийн зөвшөөрлөө авсны дараагаас сунгахаар бол дахиад л энэ процессыг давдаг. Яг ийм хүн суртал боловсролын салбарт ч ялгаагүй тулгардаг. За нэг цэцэрлэг нээхийн тулд 26 баримт бичгийг бүрдүүлдэг. За ингийн тулд 93 шат дамжлагыг дамждаг байна. Угтаал энэ тусгай зөвшөөрлийг хэлбэрчлэхийн тулд 178-ыг захимжуулсан. За гэвч энэ нь захимжуулсан нэр төдий гэлээ. Энэ байдлыг хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид илүүтэй мэдэрч байна. Засаг даргын чиг бүргийн байгууллага болвол засаг даргынхаа тэр гаргасан тушаал шийдвэрийн дагуу эхлээд юмнууд оруулаад ирэх хэрэгтэй байхгүй юу? Энийг зөвшөөрсөн. За тэгвэл энэ ямар нэгэн асуудал байхгүй дараагийн хэлсэн шат руугаа ороод энэ бизнесийг хөндрөл төвшөргөө явуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй. Уг нь бол тийм. Гэхдээ энэ нь өөрөө 4-5 байгууллага дамжуулаараа 4 байгууллагын шийдэ гаргачлаар нэг байгууллага бэлтгэлээр тэгэл энэ гарахгүй шүү дээ. Стандарт байгаа салбарт заавал зөвшөөрөл олгох шаардлагагүй гэж зарим танхимын зүгээс үзэж байна. Нийслэлийн засаг дарга 12 тусгай 4 энгийн зөвшөөрөл олгож байгаа. Гэвч нийслэл хуулиас давсан журмын хүрээнд 151 бүртгэлжүүлэх нэртэй зөвшөөрлийг олгож байна. 2022 оноос өмнө зарим танхимууд нийслэлийн 70 гаруй зөвшөөрөл олголтыг цуцалсан. Гэвч дахиад л давсан тооны зөвшөөрлийг нэмэгдүүлжээ. Үүнд хяналт хариуцлагын тогтолцоо дутагдж байна гэлээ.
хөндлөнгийн хяналтын тогтолцоонуудыг бий болгох хэрэгтэй. Нөгөө танхимууд, нөгөө мэргэжлийн холбоод тийм ээ тэр байгууллагууд чинь яг бодит амьдрал дээр юу болж байгааг мэдж байгаа учраас өөрсдийнхөө гишүүдийн нийтлэг эрх ашиг талаасаа хяналтаа тавиад энэ хууль дүрм журам чинь ингээд хуулиас давсан байна. Тийм учраас энийгээ цуцлаа гэдэг шаардлага тавьдаг. Тэр шаардлагыг нь харин заавал биелүүлэх ёстой, заавал судлах ёстой. Тэрэн дээр заавал арга хэмжээ авдаг байх ёстой. Тэр процессыг нь бол бий болгох ёстой. Одоогоор бол ийм процесс бол манай хуулиуд дээр байхгүй. 3 жилийн өмнө зөвшөөрлийн тухай хуулиар 1300 гаруй зөвшөөрлийг цөөлж 370 болгосон. Гэвч энэ хугацаанд 16 зөвшөөрөл шинээр буй болжээ. Засгийн газрын хэрэглэх хэрэглэх газрын дарга учрлын мэдээлснээр энэ тоо 10 жилийн дотор буцаад 1000 болоход ойрхон байгааг анхааруулсан. За гэвч энэ тоондоо аль хэдийн хүрчээ. Тодорхойлбол зөвшөөрөл гэсэн нэр байхгүй болохоос биш бүртгэл лиценз нэрээр 1300 төрлийн баримт бичиг сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн талаар Монголын үндэсний худлаа ажууллын танхимаас мэдээлсэн юм а. Тухайлбал төрийн байгууллагуудаас 331 гэрээ 132 гэрчлэгийг олгож байна. Зөвшөөрөл гэсэн үгний ганц үсгэнж энд бичигдээгүй хэрнээ өөр хэлбэрээр нэрлсэн зөвшөөрөл олгосон байгаа юм а. Аль нэгэн байгууллагаас ганц л гэрээг аваагүй бол та үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй гэсэн үг юм а. Зөвшөөрөл гэдэг үгийг бүртгэл, дүгнэлт, гэрчилгээ, багдлан, итгэмжлэл гэсэн 9 нэр төрлийн нэршлиг нэмж зохиосноор за эргээд цөөрсөн зөвшөөрөл буцаад 1000 гарчихсан гэхэд хэлсдэггүй. За зөвшөөрлийн зөвлөлөөс 250 тусгай зөвшөөрөл төр хуулиас давсан 89 журам байсныг тогтоосон. Ингээд 100 орчим захиргааны хэм хэмжээний акт зохицуултыг шүүж за 56 зөвшөөрлийн шинжтэй журмыг хүчингү болгосон байдаг. За энэ горыг иргэд бизнес эрхлэгчид яаж эдэлж байсан бэ гэдгийг ч ойлгомжтой. За тухайлах юм бол нэг иргэн хөсвөлийн аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр зөвшөөрөл авахдаа 60 хоногийн хугацаанд за нийтдээ 138 шат дамжуулгыг дамжиж за энэ хугацаанд 19 баримт бичгийг бүрдүүлдэг байжээ. Харин эрүүл мэндийн салбар дээр л гэхэд бичиг баримт бүрдүүлэхийн тулд 126 шат дамжуулгыг дамжиж за нийтдээ 40 хоногийн хугацааг зарцуулдаг болсон байна. За бодит байдал дээр ганцхан 8 нэрийн хүнсний дэлгүүр нээхийн тулд худалдаа эрхлэгч 8 сарын хугацааг зарцуулсан байдаг. Дүүргийн мэрэгчлэлтэн тэр дүүргийн тэр үйлдвэр үйлчилгээ энэ төр бол ер нь бас л манай хувийн хвшлийг бол бас л дуусгаж байгаа штэ. Дүүргийн нэг үйлдвэр үйлчилгээний хилцсэн мэрэгчлэлтэн энэ төр бол бас л үнэхээр энэ дүүрэг орон нутагт бол даам гарч байгаа штэ. Хүнээр. Тэр чинь яах юм бэ? Дуртадаа ороод ресторанд өнгөө хоолж чинь. Тийм үстэй. Чи бүр ари дэнтэл штэ. Тэгээ энэ ирэх олгосон журмыг чинь барьж очиод дүүрэгдээ нэг юм бас нэг журам гаргачаал тэгээд процессыг нэмэл ингээл хайчих واخгүй. Учир сайдын энэ яриа дэгстүүлсэн хэрэг биш гэдгийг батлах нэг яриа бидэнд байна. Иргэндээ 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авах гэж 8 сар хүлээжээ. Тусгай зөвшөөрлөөс эхлээд энгийн зөвшөөрөл гээд нийтдээ 10 гаруй төрлийн баримт бичгийг бүрдүүлж өгсөн байна. Уг нь албаныхны зүгээс зөвшөөрөл авах үйл ажиллагаа захимдсан гэдэг. Гэтэл төлбөр төлсөн банкныхаа баримтыг хүртэл цаасаар авч ирэхийг шаардсан гэж худалдаа эрхлэгч ярьлаа. Одоо манайх чинь 4 сараас хойш өгөөл гэж сая 12 сард чухал авч байгаа юм. Тэгэхээр амар удаа хугацаа байгаа зү. Үсрээл нэг сарын дотор ч юм 14 өдрөл гаад эхлэх боломжтой юм билээ. Тэг чи нэг хүн ирээ шалгаад үзэж харчаад яваад өгч болохоос биш. Ахин дахин өөр усууд яриад дахин юм болгоныг үзэж хараа л гэдэг. Тийм хүн зурцлын нэг хүндэртэл итгэл юм билээ. Тэгэл энэ хамгийн адгийн наазахын засаг даргаасаа өсвөлөөл доодох усуудаасаа өсвөлөөл. Айгуу үнс суртал хүндэртэл. Ир шалгаж байгаа усууд нь зөрчлөөл нэг гисэл сууд орж ирчихэл тест гिचгцээс эхэлцэл гараа авчдаг. Бизнес эрхлэх орчин улам хүндэрхийн хэрээр зөвшөөрөл гэх нэрийн дор хүн суртал гаарч аж ахуйн нэгж иргэдэд дарамт учруулж байгаа жишээ нэгээр тусахгүй. За цаашлаад бүртгэл нэрээр зөвшөөрөл олгодог зохисгүй практик газар авсныг бизнес эрхлэгчид хэлж байсан юм а. Ингээд урьдчилыг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараагаар ажиллаж байх үед зөвшөөрлийн зөвлөл тухайн үед 250 тусгай зөвшөөрөл дээр эрх бүхий байгууллагаас 89 журмаар хууль заасан процессыг дагуулж зохицуулт хийснийг тогтоосон байдаг. Ингээд 100 орчим захиргааны хэм хэмжээний акт зохицуултыг шүүж үзээд тухайн үед 56 зөвшөөрлийн шинжтэй журмыг хүчингү олгосон. За харин оны өмнөхөн учрал тэргүүтээ улсын их хурлын гишүүд зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг улсын их хурлд өргөн барьсан. Харин энэ
хаврын чуулганаар хилцэх тавтай байгаа юм. За харин энэ өөрчлөлтөөр зөвшөөрлийг цөөлж тусгай зөвшөөрөл, мэдэгдэл гэсэн 3 ангилалтай болгохоор хуулийн төсөл тусгасан. За ингэхдээ бага зардалтай нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдээс зөвшөөрөл шаардахгүй холбогдох төрийн байгууллагуудад зөвхөн мэдэгдэл хүргүүлээд л ажиллах талаар тусгасан байна. За гэсэн чинь энэ удаагийн нэмэлт өөрчлөлт мөн л асуудлыг өглөөр гарна шийдэж чадах хэсгэд эргэлзэж байгаа талаар хувийн хвшлийнхэн хэлж байсан юм а. За зөвшөөрлийн тухай хуулийн шинжилсэн өөрчлөлтийн төсөл бол үзэл баримталтай танилцсан. Тэгээд ерөнхийдөө зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтал бол маш сайн боловсрогдсон байлээ. Тэр бол би бол эрчим хүчний салбарыг төлөөлж байгаа. Тэгээд ерөнхийдөө үзэл баримтал бол маш сайн чиг хандлагатай байна. Хамгийн гол нь нөгөө яг хуулийн төсөл дээр буухдаа яг хэвээрээ буугаад байгаа байхгүй. Ямар ч өөрчлөлт байхгүй гэсэн. Бүр улам хөндрүүлчихсэн. Тийм ингээд юутай. Жишээ нь ингээд тоог нь бууруулад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 0.4-өөс 15 кВт-ийн угсралт гэл тэрийг байхгүй болгонгуудаа 0.4-өөс 35 кВт гэл. Ангиллын тоог нь бууруулж байгаа байхгүй. Тэрнээс биш яг цаана байгаа агуулга нь өөрчлөгдөөгүй. Тэгээд нөгөө эрчим хүчний яам нь тусгай зөвшөөрлийг ерөнхийдөө олгодог. Тэгтэл тэрнийх нь нөгөө эрх мэдлийг улам нэмэгдүүлсэн л залтууд байгаа. Тэр бүрдүүлбэрийн материалуудыг нэмэгдүүлэх гэдэг юм уу те. Тэрнээс биш юу? Дээр нь ер нь энэ эрчим хүчний реформ гэдгийг хийхгүйгээр энэ зөвшөөрлийн тухай хууль болон эрчим хүчний тухай хуульд ийм косметик өөрчлөлт хийгээд ямар ч өөрчлөлт гарахгүй. Тухайлах юм бол хил гайл дээр нь том оврын шатхуун тээвэрлэдэг, уулуурхай хэрэгцээг хангадаг. Бид нар чинь нөөцийн агуулга самны хомсдолтой шүү дээ, тийм ээ. Энэ утгаараа нэг удаад арай ахиу хэмжээгээр тээвэрлэх юм хэрэгцээ шаардлага байдаг учраас зөвшөөрлөө өгч оруулдаг болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр гайл дээр зөвшөөрлөө өгсөн хэрнээ нэг эзэл яг нөхцөл дээр орж ирсэн хойно хориглоно гэдэг бол энэ зөвшөөрөлтэй холбоо төрийн байгууллагуудын уялдаа холбооны алдаа гэж би харж байгаа байхгүй, системийн алдаа. Шатхууны нэг онцлог бол шингэн аюултай ачаа байдаг учраас 90% дүүргэлттэй ачдаг. Тэрнээс дээшээ доош ачих ямар ч боломж байхгүй. Стандартчил хэмжээ зүйн газраас зөвшөөрлийг нь болгоод тогтооход өгсөн байдаг 90% дүүргэлтээр ачна гээд. За тэгээд гайл дээр нь татвараа төлөөд ороод ирж байгаа. Тэгээд автотээврийн газраас нь тээврийн хэрэгслийн гэрчлэгээ цагаан дугаарыг нь олгочихж байгаа юм. Бас зөвшөөрлөө олгочих чинь гэсэн үг. Энэ нь стандартыг хангуулсны дараа тээврийн хэрэгслийн гэрчлэгээ улсын дугаарыг олгоно гэж ингээд заасан байдаг стандарт дээр. Тэгээ ингээд дараагийн зөвшөөрөл нь олгож байгаа. Гайл автотээвэрт араас нь хэмжил зүйн газар онцгой байдлын ерхий газрын галын аюулгүй байдлын дүгнэлт буюу энэ тухайн автомашиныг зориултын дагуу ашиглаж болно гэсэн ийм зөвшөөрлүүд олгогдчих чинь тийм үү. За тэгээ яг зам дээр гараа явуулахаар энэ жинтоны стандартад нийцэхгүй байна гэдэг ингээ хориглждаг. Тэгэхээр яг ижил нөхцөлд бол төрийн байгууллагуудын 1-р, 2-р, 3-р, 4-р зөвшөөрлүүд нь олгогдсон хэрнээ 5-дахь дээр нь ингээд хязгаарлалчж байгаа. Тэгэхээр эн чинь нэг осондоо хүний өмчөө ашиглах, захиран зарцуулах ирэхгүй чинь таал ачих боломжгүй болчих чинь. Тэгэхээр чи ашиглахгүй зүгээр л хог дээр хаягдчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ зөвшөөрлийн хэлбэр нь нэг нөгөөтэйгөө зөрчилддөггүй төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай байх хэрэгтэй. За харамсалтай энэ мэдээллийн жагсаалтыг ингээ харах юм бол жишээлбэл байгаль орчны салбар дээр нийтдээ 36 төрлийн 31 төрлийн энгийн зөвшөөрөл 16 гэсэн ийм олон зөвшөөрөлтэй байхад мэдээлэлээр нэг л зөвшөөрөл оруулж ирж байгаа юм. За мөн соёл боловсролын чиглэлээр ингээ харахаар тусгай зөвшөөрөл 12, энгийн зөвшөөрөл 14 атлаа мэдээлэлээр нэг л зөвшөөрөл оруулж ирж байгаа. Мэдээлэлээр. За ингээд дандаа энэ шилжилтүүдийг харах юм бол одоо байгаа энгийн зөвшөөрлийг мэдээлэл болгож хувиргах ийм алхам хийж байгаа. Тусгай зөвшөөрлөд нэгийг ч мэдээлэл болгоогүй. За хамгийн их зөвшөөрөлтэй банкнаас бол санхүүгийн чиглэлээр тусгай зөвшөөрөл 38, энгийн зөвшөөрөл 58 байгаа шүү дээ. Эндээс энгийн мэдээлэлээр эрхлэх үйл ажиллагааг 9 болгож оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ реформ юм уу гэдэг асуултыг эхлээ асуух гэдэг юм. Энэ хуулийн төслийг боловсруулсан хүмүүсээс асуух гэдэг юм. Энд манай их төвшин гишүүн бол хариулж чадахгүй байх. Энэ яг санаачилсан засгийн газар энэ нөхдүүдээс асуумаар байгаа. Яг энэ реформ юм уу? Энэ бусад салбар нь яатсан эрчим хүч, барилга хот болт, уул уурхай. Энэ салбарт мэдээлэлээр эрхэлчмээр юм байхгүй юм уу? Тэгээд мэдээлэл гэдэг концепц оруулж иж ингээд салбарын хуулиудын томьёолол дээр мэдээлэл гэдэг үг төдий нэг нэр томьёоны өөрчлөлт орох юм болов гэсэн чинь ингээд хаа хамаагүй дугаарлалт
цонгон шалралтын үнэлэх арга хэлбэр тэгээ баахан зүйл өчөнгөө болцсон. Энийг манай бизнесийн салбарууд зоригтойгоор одоо гаргаж ирэх хэрэгтэй, хэлэх хэрэгтэй. Тэгээ харамсалтай нь ингээд өөдөөс нь ингээд хамаг дарганы харуулаа суулгачаар чинь яаж энэ хилцүүл үр дүнтэй явах юм болоо. Энэ дээр бас манай гишүүд бас анхаарч өгөөч толомчгүй нэрээ. Өргөн барьсан байгаа хуулийн төсөлд одоогийн 250 тусгай зөвшөөрлийг 205 болгож цөөлж, заримыг нь энгийн зөвшөөрөл болохоор төлөвлөсөн. Мөн мэдэгдэл гэх шинэ хэлбэрийг нэвтрүүлэхээр тусгасан. Гэхдээ зөвшөөрлийг зөөлрүүлж мэдэгдэл болгож хөнгөвчлөхдөө ямар салбарыг авч үзэх вэ гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй. Мэдэгдлийн жагсаалт дунд гадны улсаас манай улсад зураг авалт хийхээр бол заавал зөвшөөрөл авах бус мэдэгдэхэд болох хэсэгт оруулсан байна. Гэтэл манайд янз бүрийн зураг авалт хийх өртөг хямд учир гадныхан ихээр сонирхдаг байна. Өнгөрсөн хугацаанд түүхийг гуйуулсан бүтээлийн зураг авалт хийх зөвшөөрөл хүссэн хүсэлтүүд ирсэн. Гэхдээ зөвшөөрөл өгөөгүй гэдгийг хэллээ. Хэрвээ мэдэгдэл болцоход болгож өөрчилвөл энэ мэт зураг авалтууд хийгдэж болзошгүй байгаа юм аа. Зүгээр энэ ташрамд дуртахад энэ гадаадын иргэн нөгөө Монгол улсын нутаг дэвсгэрт зураг авах асуудал нь мэдэгдлэргээ орцсон байна. Уг нь бол манай талаас ийм санал өгөөгүй л байх ёстой. Тэгээд энэ гадаадын иргэд бол сүүлийн үед одоо Дундад Азийн орнууд, Турк, Киргиз, Казахстан ч гэдэг юм уу, ийм улсууд бол үндсэндээ бол манай түүх соёлтой нэлээд хэмжээгээр одоо жоохон булаацалдах, зарим их сурвалжийг өөрийн мэтээр тайлбарлах, манай Монгол нутагт одоо байж байгаа түүх соёлын дурсгал зүйлийг мөнгөнд тэмдэгтээр хэвлэх гэх мэтчлэн асуудлууд гардаг учраас мөн нөгөө талаас одоо зугаа цэнгэл бусад янз бүрийн асуудлаар гадаад иргэд аялал жуулчлалын шугамар ялангуяа одоо аялал жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой бас юм замраагүй байдал үүсэх гэмчлэн олон асуудал үүсдэг учраас уг нь бол энэ шууд мэдэгдлэр явах нь бас жоохон учир дутагдaltaй байна л гэж. Яг олон улсын жишгээр бол зураг авалтын зөвшөөрлийг бүр нэг өдөрт 100-аас 150 долларыг тухайн улс бол авдаг. Гэтэл бид нар бол зөвхөн бүхлээр нь нэг кино хийх юм уу, нэг нэвтрүүлэг гэхэд 300-аас 500 мянган төгрөгийн хураамжийг авдаг байгаа. Энэ нь бол татрын албаны төрийн санд бол бид бүхэн одоо зураг авалтын зөвшөөрөл өгснөөс хойш 31 тэрбум гаруй төгрөгийг одоо төвлөрүүлсэн байна. Яагаад бид хэд энийг мэдэгдэл биш байх хэрэгтэй вэ гэхлээр жишээлбэл Оросын холбооны улсын Gold Medium компани бол манайхаас хэд удаа түргэн үеийн дурсгалаар кино хиймээр байна гэсэн. Тэгээд синопсис зохиолыг нь манай кино урлагийн зөвлөлийн 11 гишүүн суугаад уншдаг. Энд гишүүнд болохоор сангийн яам, соёлын яам, оюуны өмч, тэгээд киноны зөвлөлийн одоо оператор, найруулагч, киноны эдийн засагч гэх мэт хүмүүс суужгаад яг синопсис анатазыг нь уншдаг, наривчлж уншдаг. Гэтэл энэ дэр бол түргийн үеийн дурсгалуудыг, түргийн үеийн түүхүүдийг гуйвуулсан анатаз жишээ нь 2-3 удаа дахин орж ирсэн. Тэгэхээр бид нар энийг түүх угсаатны зүүн хүрээлэн рүү явуулдаг зохиолыг нь тэгэнгүүт түүх угсаатны зүүн хүрээлэн болохоор энэ бол түүхийг маш их гуйвуулсан зохиол байна. Энэнд бол ерөөсөө зөвшөөрөл өгөх боломжгүй шүү гэдгийг хатуу анхааруулж исэн. Гэх мэтчлэн ийм одоо зүйлүүд орж ирдэг. Дээрээс нь жишээ нь хамгийн ойрхон Солонгос улс бол ингээл клип маш их авдаг. Клипний зураг нь жишээ нь бидний өв соёлтой ондоо байдлаас ч гэдэм үү те ингээд бүр харшилтсан зургуудыг авах гад бас зохиол нь ороод ирдэг. Хэрвээ бид нар энэ дээр ингээл зөвшөөрөл олгочих юм бол манайх чинь нөгөө нэг зураг авалтын төлбөр нь хямдхан учраас дураараа дөрөх гээд байгаа байхгүй юу? Иргэн аж ахуйн эдийн зүгээс зөвшөөрлийн хуулиар хүсэж байгаа зүйл нь амар хялбар, хурдан шуурхай, хүнд сурталгүй байх. Гэвч яг одоо ямар нэгэн төрийн үйлчилгээг авахдаа төрийн албан хаагчдыг царайчилж явдгаач нуусангүй. Зөвшөөрөлтэй холбоотой ямар асуудал энд одоо тулгамдаад байна вэ гэхээр цахимаар одоо зөвшөөрлийг авж байгаа нь бол маш сайн давуу тал. Гэхдээ цахимаар илгээхийн өмнө хүний хүчин зүйлийн оролцоотой маш их хүнд суртал байна. Энэ дээр жишээлх юм бол одоо галын дүгнэлт авах гээд одоо онцгой байдал руу 3-аас 4 удаа явдаг. Хогны гэрээ байгуулах гээд одоо хогны газар руу маш олон удаа явдаг. Тэр үтгийн хил одоо хүнс хөдөө аж ахуйн байцаагч, эрүүл ахуйн байцаагчдыг тэднээс бензин шатхууны зардал байхгүйгээд өөрийнхөө машинаар ирж аваад байцаагчтай үзүүлээд буцаагаад хүргэж өгдөг. Яг энэ бодит байдал шүү.
За тэгээд яг үхээр нөгөө байцаагч чинь шаардлага тавина, биелүүллээ. За цагийг асууж агаад дэлгүүр дахиад нөгөө байцаагчдыг очиж машинаараа ингэж авч хүргэж өгдөг ийм байдал үүсчээд байна. За энэ дээр бол маш их хүнд суртал, за авилгал бас байж болзошгүй ийм нөхцөл байдал. Тэгээд хугацааны хувьд бол энэ дээр хүндрэл үүсээд байна гэж ингэж үзэж. Хөдөөний нэг компани, Орхон аймгийн нэг компани хөөрхийн усны төрд ажиллагаа болохгүй болохоор хуваараа юм хийгээд нэг тусгай зөвшөөрөл аваад хөөцөлтөө нэг ажил эхэллээ. За ажил эхлэнгууд хөөрхөө өөртөө таарсан нэг ажил хаавсан Улаанбаатар хотод олцоод нөгөө ажил хийх ажил нь говьроо өвчдөг. Зургийн ажил. За ингээд нөгөө зургийн ажлаа батлуулахын тулд говьроо гараад тавьдаг. Эрдэнтээс 1000 гаруй километр. 1000 гаруй километр гэдэг дөнгөж нэг компани байгуулаад залуучууд явж байгаанд хичнээн төрний шатхуун зарцуулах уу? Гэр бүлдээ зарцуул хичнээн хоног цаг хугацаанд чинь зарцуулах уу? Дахиад очтон нөгөө дарга нар байхгүй. Хайцсан томилтоор явс, хайцсан хот явс, хилээр явж байгаа. Ямар ч хяналт байхгүй болчихсон. Хөдөөөр дайлангуй говьрын одоо Монгол улсыг тэжээж байгаа бид нар гэж чийж жилдээд байгаа юм. Гэхдээ Монгол улс чинь тэгж ярих юм бол Эрдэнэ төрөнд тэжээд ирсэн мэт. Яг нэг жав дов жалга яриад төрийн боломж, төрийн нөөц, улсын боломжийг, төрийн албыг өөрсдөө хувийн компаниар хийж байгаа юм шиг иймэрхүү болчихсон. За нөгөө зураг очоод батлуулдаг. Өчнөө юм болж иж. За дараа нь хянуулна гэдэг нэг юм болдог. Дахиад нэг говьроо гараад авах юм болдог. Тэг хатуу хэлж болдоггүй. Дамжуулаад нэг наам учин гэдэг юм билгээд нөөд нь буцаад төрийн тогтолцоод өөрхөн танил тал одоо юу гэдэг юм тийм ээ. Энэ буцаад нөгөө компаниг устгах тал руу ингэ явчихдаг. Ийм зүйлүүдийн манай Монголын нийгэмд энэ төрийн албанд маш их байна. Тэр нь хариуцлага гэдэг зүйлийг ажлын хэсгийн дарга яг яаж тусгаж байгаа вэ? Мэргэжлийн албадын зүгээс хуулийн төсөлд тусгуулах саналуудаа хүргүүлсэн байна. За улсын хурлаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээрч за тэдгээр саналуудыг хуулийн төсөлд тусгах гэд нээлттэй гэдгийг илэрхийлсэн. За гагцхүү зөвшөөрлийн тоог цөөлж байгаагийн ард аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцлагатай байж стандарт дүрм журмаа мөрддөг байх нь чухал гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлж байлаа. Одоо зөвшөөрлөхөөсөө илүү бүрдүүлдэг бичиг баримтууд нь бас нэлээд одоо хүн сурталчилдаг. Тэрийг нь олж цогцолохын тулд бараг зөвшөөрөл өөр газраас зөвшөөрөл авахын тулд дахиад нэг өөр газраас зөвшөөрөл авдаг. Иймэрхүү харилцаанууд байсныг илүү хэлбэрл болох зорилготой хуулийн төсөл өргөн баригдсан байна. Түрүүн энэ хуулийн өөрөө зорилго нь бол иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдалтай одоо нэг талаас хангаж байгаа. Тэгэнгүүт энэ мэдээлэл өгчөөд зарим нэг үйл ажиллагаанууд стандартууд тэрийг хойноос нь одоо жишээлбэл илүү одоо тэр стандартуудыг хангуулах чиглэлээр энэ асуудлуудыг эхлэхээс өмнө одоо бараг дампуурчдаг ийм ажиллагаа биш. Ямар ч эхлээд үйл ажиллагааг нь явуулаад тэрийг нь зарим нэг шаардлагагүй зүйл одоо жишээлбэл одоо хог хаях гэрээ жишээлбэл ингээд аж ахуйн нэгжүүд заавал хийх галын гэрээ шиг тийм үгэл эхлэхээс өмнө зарим нэг үйл ажиллагаануудыг бас таньж мэдгүйгээс болоод ч юм уу шаардлага нь одоо жишээлбэл явцынхаа дунд хийж болох үйл ажиллагаануудыг дараа нь хийх энэ боломжийг олгож байгаа. Тэрнээс ингээд огт одоо ямар ч хяналтгүй одоо стандартгүй бас орхичихно гэсэн үг биш. Намрын чуулган хаагдхаас хэдхэн хоногийн өмнө улсын хурлын гишүүн Ганх Хуйг учрал заяа боллоо зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон за түүнд холбогдох 89 төслийг өргөн мэдүүлсэн. За үнийг ч улсын хурал хэлцгийг дэмжсэн. За ингээд улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсгийг их төвчнгээр ахлуулан 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж улмаараа цуврал хилцүүлгүүдийг зохион байгуулж байна. Харин энэ хаврын чуулганаар хилцэгдэх товтой байгаа юм а.